За сайн байцгаана уу. Ингээд Денмарк буюу Дани улсаас мэдчилж байна. Тэгээд манай мөнхөө мэн гэрийнхэнтэйгээ уцаар ярьж байна. Тэгээд манай мөнхөөгийн мэн хүүхэд дөнгөж төрөөд удаагүй байгаа. Тэгтээ бол манай найз мэн ингээд үнэхээр сэтгэлтэй тэгээд эхнэрээсээ зөвшөөрлөн тэр аваад тэгээд намайг ингээд дагуулаад яваад байгаа Европоор. За тэгээд Дани улсад ирсэн энэ ер нь бол бас энэ их гоё тийм өнгөтэй тийм юу байна. Копенгаген гэдэг хот. Тэгээ энэ хотын бол нэг онцлог нь ерөөсөө ийм дугуунд зориулсан хот гэдэг ийм эко эрүүл хот. Одоо ингээд харвал өчигдөр ирээд бас гадуур ингээд харахад хаасаагүй юм дугуунууд тавьсан. Одоо үл хүүтэн байгаа шүү дээ. Тэгтэл дугуугаа унаад явдаг хүмүүс бол маш их байдгийм байна. За ингээд бүгдээрээ Дани улсаас бичлэгийн эхлүүлье. За тэгээ мэдээж миний аяллаа ивент итгэгч PC Mall одоо дэлхийн 60 гаруй улс орны 60 гаруй брендийг бол ингээд та бүхэн албан ёсны эрхтэйгээр PC Mall-аас авч болно. Монгол улсын 19 аймагт Улаанбаатар хотоос гадна 19 аймагт салбар нэгжтэй. За ингээд бичлэгийн эхлүүлье. Бүх төрлийн цахилгаан бараг зөвхөн PC Mall-аас. За тэгээ сая цонхон дээр маань торгуул байгааг харлаа. Тэгээд шүн зогсоол нь үнгүй байд юм байх гэж бид хоёр бодсон тий. Байрны гадаах зогсоол. Тэгсэн чинь энэ ингээд баримжаагаар 2 торгуул хичнээн евро болж байгаа лээ. 200 евро. 800 мянган төгрөгөөр машина гадаа ингээд нэг хоног хонуулчлаа. Одоо яг тэгэл мэдсэнгүү тий. Тэгээд ер нь бол гэхдээ ийм юм блэ. Хот ийм цэгцтэй юу байна гэдэг бол угаасаа л ийм амар өндөр торгуул, хатуу арга хэмжээ ингэж түүнээсээ ч одоо энэ Дани улсын хүмүүс нь одоо соёлтой, зөв хандлагатай тийм юм байхгүй юм билээ. Амар хатуу торгуулаар л ингэж жигдэлдэг юм билээ л дээ. Тэгээд одоо яг төлөл нь одоо өөр одоо яг тэгээд за одоо ингээ хараараа ингээл урагшаага энэ ингээл дугуйтай хүмүүс битүү байгаа. Тэгээ бит хоёрын торгуул 200 евро биш юм байна. 240 евро болж байгаа юм байна. Нэг хоногийн шүн 10-аас эхэлж ирж нэг торгосон байгаа. Орой. Тэгээ өглөө ажил эхлэхээр 7 цагаас дахиж нэг торгоод тэгээ нэг торгуул нь 900 орон эдний мөнгө гэдэг чинь 120 евро болно. Тэгээд хоёр ийм торгуултай гэдэг чинь 240 евро буюу нэрээ сая гаруй төгрөгөөр машинист үйлдэл авлаа да нэрээ. Зүгээр л гадаа ил зогсоол байж байгаа. Аваачаал тавилаа. Маргааш өглөө нь торгуулсан байна. За бит хоёр одоо ингээд машина тавих гэж байна. Тэгээ машины зогсоол руу орохдол энд ингээл битүү дугуун зогсоол байгаа байхгүй юу. Тэгээ иргэдийнхаа 60% дугуундаг. Тэгээ бит хоёр одоо үнэхээр мэдхгүйгээсээ болж маш амар 240 еврогоор торгуулсан учраас одоо ингээд ийшээ бүр юм доошоо ордог зогсоол хайж орж машина тавьж байна. Тэгээ ер нь бол мэдээж энэ улсын иргэд анх бол их төрөө зөгчижсэн баг тий. Ста ямар өндөр торгуултай арайчтай гэж ууралж байгаа л одоо ингээл бүгд жигдэрсэн. Тэгээ жигдрэнд нь мдээгүй мань хоёр л ирж ийм амар торгуулж байгаа юм л да тийм ээ. За энэ тэгээд одоо Копенгаген хотын захиргаа. За төв талбай энд байна. Тэгээ энэ хотын захиргаан дотор нь бол хотын дарга нь суудаг гэсэн үг. Одоо монголоор ярил манай Нямбатар бороо суудаг байх нь байна. Арай өндөр байна штэ 240 евро арай штэ мэдэхгүй ганц ч тавьчлаа. Лайм уу гэмээр хил бат. Орж улсын хил аваа хиймээ санагдаж байна. Ядарсан ард түмний бас арай дэндүү торгож шүү нэр. Тэ. Орж лайв хийж мөнх эрдэнэ дах шиг үзнэ юм. За ингээд мөнхөө ит хоёр энэ хотын дарга руу хил ам хийж орохоор Нямбатра гараад ир яасан өндөр торгуултай юм бэ гэж хил ам ихээр одоо хотын даргын өрөөрөө орж байна. 240 еврогоо буцааж авъя. За гэх мэтлэн бол хил ам ихээр лайв хийж орж ирлээ. Бас Монголын нэлээд гайгүй лайв хийдэг байсан бороо орж ирлээ шүү дээ. За тэгээ хотын захиргаа нь бол юм гоё нээлттэй байд юм байна. Ороод одоо бас музей зүзэт юм ба шүү дээ. Үзэж харж марж болдог. За ингээд Нямбатра хайсаар байна. Өрөө нь олдохгүй байна. Тэгэд энэ ба шүү дээ. Ийм юм байна. Энэ Копенгаген хотын соёл нь болохоор одоо энд ингээд хотын дарга марга ажиллаа явуулж байгаа. Гэхдээ бол нийтэд ийм нээлттэй. Ягаад ийм нээлттэй байна гэхээр нөгөө төрийн ажил бол одоо нууц биш тийм ээ. Ийм иргэдэд ил тод байх хэрэгтэй гэд. За ингээд ороод за мөн дээр нь чи бас их гоё түүхтэй цаг маг үзэж болт юм байна. Ингээд музей болон хотын захиргаа
нэг байдаг юм байна. За энэ бол бас гоё биш шүү. Тийм үүдэнд одоо юм болго шүү дээ тийм ээ нөгөө төрийн тусгай хамгаалалт хамгаалалт. Өөр ветерч лайв хийж орж тэмцэх гээд байдаг хотын даргатай 240 еврого буцааж авъя гэдтэй. Олдохгүй ингээд мүзээ зүзээ нэг иймэрхүү байгаад байгаа. За энэ ингээд хотын захиргааны ажлын албаныхны өрөөнүүд байна л да. Энийг сая би эгүүнээр орчууллаа. Эдийн засагч те Петер Трус Нельсон гэж хүний өрөө юм байна. За тэгээд ийшээ ингээд явахаар одоо жишээ ингээ хүмүүс ажиллаа хийж байгаа шүү дээ. За энд бас юм эдийн засаг масгийнх юм шиг байна. Тэгээ энд түрүүн би нэг орчуулахад төсвийн алба гэлүү энэ үлүү энэ төсвийн одоо газар мазарнаа энэ байна. Төсвийн газар нэнд ингээд одоо ажиллаа явуулж байна. Тэгээ яг хотын дарга нь одоо хаанаас суудаг юм байгаа. Мөхөө нэг хотын даргаыг сургалах хөө. Хилам ийл та ийл төхөө. Where is Nimbatra of your country? Амарсанэстэй. За ингээд thank you bye bye. Ийм гоё найрсыг одоо бас харуул маруултай үдэндээ. За тэгэд Копенгагены Nimbatra олж хилам ий чадаагүй ч гэсэн үнэхээр бас ийм хотын захиргаа төрийн байгууллага гэдэг ямар ийм гоё шилэн ил тод тийм ээ. Тэгээ музей зүзээтэй ийм бас байдаг тохиолдлыг хараад бас их шинэ зүйл үзлээ. Гоё мэдрэмж авлаа. За одоогийн энэ бол Копенгаген хотын төвдөө машингүй ийм маш урт үргэлжилсэн ийм машингүй алхах Европын хамгийн урт ийм гудамжтай улс байгаа. Тэгээд энэ гудамжийг бол эхлээд байгуулахад иргэд маш их хэсэг үүсчихсэн юм байна. Юу гэж одоо хотын төвдөө ийм машингүй ингэж байх юм бэ гэд. Тэгээд бол хотын дарга шийдвэрээ гаргасан. Тэгээд өдгөө бол ингээд Европын хамгийн урт ингээд алхахдаг сайхан машингүй ийм худалдааны үзүр үйлчилгээний соёлын гудамжийг бий болгожээ. Үнэхээр дугуйны соёл хөгжсөн юм байна. Одоо энэ дугуй унж байгаа хүмүүсийг харахаар заяа ер нь ийм бэйли мэлигүй хүмүүс айгүйх байгаа байхгүй. Тэгээ би ч бас өөрийгөө монгол хүн нэлээд чирэг гэж бодож ирсэн үгүй юм байна. Амар даарч ш. Тэгэхэд одоо ингээл энэ хүмүүс байна. За энэ хоёр бол бэйлитэй байна. Ингээл ерөөсөө машин унахад бол маш төвөгтэй хот. Тэгэл дугуйтаа яваад алхахад бол их тийм тогтой тухтай байхаар ингэж бол бас хотыг анханасаа төлөвлөж хийсэн байна. За ингээд бас нэгэн жуулчдын ирдэг point дээр ирлээ. Тэгээд Даан улс маань бол 5.9 сая хүн амтай. За тэгээд нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүн буюу нэг хүн ногд хорлохоор бол Монголоос даруй 11 дахин өндөр ийм улс байгаа. За тэгвэл тийм өндөр орлого байлаа гэд энд бас зардал амьдралын үртэг айгүй өндөр. За тэгээ яг түүнд нь харьцуулснаар буюу худалдаа авах чадрын индексээр нь тооцохоор бол Монголоос нэг 5 дахин өндөр одоо орлоготой ийм хүмүүс байгаад байгаа юм. За тэгээд яг энэ бодлогоосоо бол ингээд ерөнхийдөө энэ төрийн бодлого бол одоо хэнийгч яг энэ орлогоос нь ядууруулахгүй байх. Одоо өөрөөр хэлбэл нөгөө нийгмийн халамж маламж айгүй өндөртэй. Бас хэнийгч энэ хэмжээнээс нь илүү одоо баяжуулахгүй байх. Яг нийтээрээ ийм төвшөнд нь амьдруулах бол бодлого барьдаг. Одоо өндөр орлого олох юм бол маш өндөр татвар авна. 50-60%. Тэ одоо янз бүрийн хар мөнгө зүйн эргэлдэх ерөөсөө боломжгүй. За ийм улс юм байгаамаа. За тэгээд энэ Даан улсаар бахархмаар үнэхээр бахархмаар бас нэг зүйл байгаа. Одоо та бүхэн тэнд харуул ингээд ийм салхины сэнсүүд эргээд байгаа ч тэ. Тэгээ ерөөсөө энэ улс бол эрчим хүчнийхээ нийт улсынхаа 60% нь ийм салхины сэнсээр үйлдвэрлэдэг. 40% нь одоо ийм нөгөө утаатай станцууд байгаа юм. Тэгээд энэ улс бол анх бас л маш хэцүү улс байсан. Тэгээд маш тогтвортой зөв бодлогоор явал нэг байгалийн баялаг байхгүй. Тэгээ гол мөнгө олдог зүйл бол одоо энэ сайхан бомбтууд байна. Логистик ачаа тээвэр те. Тэгээд тэнцээ ийм сэргээгдэх эрчим хүч байна. За тэгээд гол өндөр одоо үн бүхий гол брэндүүдтэй. За тэгэл ерөнхийдөө нэг 6 сая хүнийг бол арга ивэн бол олох. Ингээд энэ улс ингээд болчихж байгаа юм л та. Нөхөө ам их биш болохоор ийм болчихж байгаа байхгүй юу. Тэгээд бол Монгол улс маань бол одоо дэлхийн хамгийн адгийн улс биш бид нар яг дунд нь явж байгаа. Тэгээд дунд нь явж байгаа улс бол нэг 10 гаруй жил маш зөв бодлогоор ингээд явхад бол энэ хэмжээний улс болох бол боломж байна. Улс ард нийтээрээ бүгдээрээ хичээхэд л
нэг зүгт хараад хөтлөхөд л 3 сая хүн бол гялцсан л та. За тэгээ энд нэг юм арай л мермедийн хөшөө байд юм байна. Тэгээ энэ бас их алдартай ингээд жуулчид ирж бол үздэг юм байна. За тэгээд Даан улс маань бол одоо энэ урагшаа харуул үнэхээр энэ гүүр зам бол янзын юм байна. Одоо нийтдээ 400 гаруй ийм жижиг арал байгаа. Та Даан улсын газрын зургийг ингээд Google-ээс харвал тэгээд 400 гаруй жижиг арал байдгийн 70 гаруй дээр нь бол хүн амьдардаг. За тэгээд ерөнхийдөө ингээл энэ арал марлын далаа дээгүүр бол ингээд ийм гүүртэй өчигдөр битгаар орж ирэхдээ бас анзаарсан ийм маш гоё ийм гүүр. Одоо ингээл ерөөсөө далаа дээгүүр яваад байгаа байхгүй ийшээ харуулдаг хөө. Ийшээ. Одоо энд нэг ийм арал байгааз. Тэгэл энэ арлыг дамжаал дахиад ийшээгээ ингээл ерөөсөө дахиад нэг арал энчээ таарна. Ингээл ерөөсөө ийм далаа дээгүүр ингээл гүүрээр яваад байгаа. Энэ нь бол надад бас үнэхээр мундаг санагдчихээн. Тэгээд ер нь бол ингээд Европын нэлээд хэдэн улсаар явчихл. Тэгээд бол үнэхээр энэ Швейцар гоё юм байна. Даан бол одоо маш их таалагдлаа. Энэ хоёр улс онцгойлон. За тэгээд ерөнхийдөө ингээд Европт бол машин бариад явна гэдэг бол айгүй амархан. Одоо жишээлбэл энэ манай машин биш үү? Манай мөнхөөгийн машин. Би ерөөсөө юм хаазмаас тоормсон дээр хүл тавих шаардлагагүй. Ингээ километрээс сануулчин өрүүлээч яг үндэ барих шаардлагагүй. Ингээ цагаан зураасаа өөрөө дагаал явчихна манай машин. Тэгээ цагаан зураасаас жоохон гарах юм бол автоматар өрүүлэн тэгшлэгдээл. Тэгээ ингээд хаазмаас тоормсон дээр гიშгэхгүй. Тэгэнгүүт энэ уртлын машин ойртоод ирэхээр автоматар манай машин өөрөө хурдаа хасчихна. Хурдлахаар нь дагаал хурдалчин яг миний энэ тохируулсан хурдаар. Тэгээ үндэ бол ингээд Европт бол машин бариад явах бол яг үнэ эрэхтэй PlayStation тоглож байгаа юм шиг айгүй амархан. Тэгээ одоо бит хоёр 10 гаруй цаг явж иж Галланд улс руу орно. Тэгээ Галланд улс руу орох одоо ямар ч нэг 2 цагаа хороочод байна уу да тий. Тэгээ ээлжлээд ингээд жолоогоо өрөө явчихж байгаа. Тэгээ тийш харуул та. За энэ бол одоо нөгөө нэг гоё нийт улсын эрчим хүчний 60% хангадаг ийм салхины одоо нөгөө эрчим хүч олборлдог тий. За тэгээд энэ эрчим хүч энийг бол бас хувьцаа байдлаар ард иргэддээ зардаг гэж байгаа худалдаж аваад тэгээ ард иргэд энэчнээс ашиг олно. Дээр нь энэ илүү гарсан тогоо бусад улсууд руу экспортлдог. За ийм бас үнэхээр бас мундаг улс байна Даан бол. За ингээд бит хоёр уг нь 10 цаг яваал Галланд орчих байсан. Тэгээд ийм замын нөхцөл байдал, цаг уурын нөхцөл байдал хүнд байна. Одоо Европт бол ийм амар цас ороод ингээд хурдны зам ингээд битүү ингэж төвчрэл ачаал үүсэх бол ийм тохиолдол тун ховор юм билээ л дээ. Одоо Францд бол мөнхөө эхний 10 жилдээ цас үзэг өгч байгаа юм тий. Тэг яг энэ Скандинавтайгаа ойр болохоор дээр нь бас энэ ховор тохиолдол юм билээ л дээ. Тэгээд ер нь шөнийн бараг 2 3 гэж Галланд орох юм шиг байна. Уг нь бит хоёр нэг 10 цагийн үед орчхоор байсан. Тэгээ зам маань явахгүй битүү төгжрэлтэй. Тэгэл одоо ингээл нэг 40 50 км-ийн хурдтай явж байна да. За ингээд Галланд улсаас бичлэгээ эхэлж байна. Өчигдөр нэг айгүй гоё газар ирж хонсоо. Энэ бол ингээд юу байгаа байхгүй юу? Одоо энэ буудал биш те юм зүгээр юм 2 давхрын өөр юм үйлчлэгээний заал байгаа байхгүй юу? Энэ бол 2 давхар юм байгаа. Тэгээ энэ заалыг ингээ айгүй үр ашигтай ашиглаж юм л да. Энэ бол одоо ингээд буудал болгочихж байгаа байхгүй юу? Зүгээр юм нэг юм гоё модон байшин. Одоо мөнхөнд нүүр мөрөө туслаа сууж шít. Тэгээ энэ бас авууштай айгүй гоё санаа байна. Тэгээд хулдаас мулдаас ийм гоё илс шиг ийм хулдаас хийцэн. Тэгэл нэг ийм ерөнхийдөө энэ жижигхэн байшингууд. Тэгээ ер нь бодлоо зүгээр манайханд бас ийм эзгүй талбай яаж ашиглахаа мэдэхгүй энэ төр байх юм бол ингээд нэг жижигхэн Монгол эрчим бүр тий бариад ингээд хостел хийгээд бол бас ажиллаж болохоор юм байна шүү гэдэг нэг ийм бас нэг гоё юм Галландд үзлээгээ харалтай ингээл юм гоё интерьер төгсөлт бол үнэхээр хөөх юм ийцсэн байгаа хөөхгүй зардал багтаагаар. За тэгээд манай энэ хостел маань нэг давхартаа хараа бас энэ том заалыг ийм одоо үр ашигтайгаар ашиглаж юм л да. Эдгээр ингээ бүгд хостелийн өрөөнүүд ингээл түрээслэл бүгдийг түрээсэлж байгаа. За ийм бас их гоё санаа биш шүү. Энэ бол айгүй үр ашигтай энэ юунуудыг ажиллуулж шүү. Тэгэл битүү хүмүүс битүү дүүрэн. За тэгээд гаднаасаа бол ийм хөөрхөн юутай
тогтчлолтой тэр дээр нэг кампер хийцэн байгаа зү. Тэгээ энэ бол ингээд барилгыг харахад бол анхнаасаа бол хостел мостел буудлын зориулалтаар баригдаагүй тийм ээ андшиг байгааз. Тэгтээ бол ингээд моделын өөрчлөн ийм гоё сэтгэжээ. За энхүү бие хамгаалагчаараа зоодхоо бариулсан Амстердамын төв талбай дээр ирсэн байна. Энэ бол одоо хааны ордон. За тэгээд энэ ч нэг юм үйл явдал болж байна. Энд Иран хүмүүс жагсаал хийж байна. Тэр нь юу вэ гэхээр энэ одоогийнхоо Ираны удирдлагуудыг энэ юуг нь өөрчилъё гэж ийм одоо эсэргүүцлийн жагсаал Иранууд хийж байгаа юм байна. За тэгээд би чи одоо тунг удахгүй Иран явна. Нөхцөл байдал айгүй хурцтмал байгаа. Тэгээд би бол өмнө нь бас нөгөө Израиль явсан бичлэг зураг бүх юмаа бол өөрийнхөө сошиал дээрээс устгасан. Яагаад гэвэл болохгүй энэ Иран Израиль чи хоорондоо амар зөрчилтэй байгаа. Ер нь дайны бэлэн байдалд орцгоодсон байгаа. Тэгэхээр бол бас өмнө нь Израиль орсон гэдгээ мэдэгдэж болохгүй гэж бодоод энэ Иран руу орохын өмнө бүгдийг нь устгацсан байгаа. Би тун удахгүй Иран орно. За тэгээд ер нь бол ингээд энэ Амстердам бол маш цэгцтэй сайхан хот. За тэгээд би одоо яг ингээд маш олон бол ер нь ийм цэгцтэй гоё Азийн, Европын ер нь зөндөө ингээд төв улсын орнуудаар явж байна. Ийм цэгцтэй байхад бол ерөөсөө л асар өндөр торгуулаар шийддэг юм билээ. Энийг бол бүгдээрээ бас ингээд ойлгоод авчих ёстой юм билээ. Ерөөсөө л торгуул. Одоо энэ ч жишээлбэл айлууд хогоо гаргаж хаяхдаа яг тогтсон цагтаа. Цагаас өмнө гаргуул торгуулна. Цагаас хойно гаргуул торгуулна. За зарим дүүрэгт нь бол автомашин орохыг хоригддог. За мөн бол хотоор бол машин унахад бол маш төвөгтэй тий. Тэгээд нөгөө зогсоол мохсоол бол байхгүй. Байлаа гэхэд амар үнэтэй зогсоол байдаг. Одоо цагийн үнэлгээнүүд нь маш өндөр. За тийм болохоор бол машиныг ерөнхийдөө ингээд хүчээр бол ерөнхийдөө ингэж хязгаарлаж иж ер нь ийм цэгцтэй хотууд бол ийм цэгцтэй байдгийн байна. Төгсрөл мөгжрөлгүй ер нь маш олон улсуудаас харж байна. За тэгээд одоо энд жишээлбэл бас л бүх юмыг торгуулаар. Одоо ингээд эн чинь өвөл ингээд хүүтрэн штэ тий. Айлуудыг бол гэрээ эко дулаалгаар дулаалахыг шаарддаг. Энэ бол сайн дурын бис албан шаардлага. За тэр дулаалгыг хийгээгүй бол эрчим хүчний алдагдалт бий болгож ийн гээд бас торгоно. Маш өндөр торгуултай. За ийм гих мэтчлэн бол ингээд энэ цэгцтэй зөв хотуудыг бол ийм байдлаар бол шийддгийн юм билээ. За ингээд бүгдээрээ Галланд улстайгаа танилцъя. За тэгээд та бүхэн харуул энд Energy Coffee Shop гэж байгааз. Энергийн кофе шоп гэж штэ ирч хүчин. Тэгээ энэ юу вэ гэхээр Галланд улс маань бол нөгөө одоо марихуан нөгөө нэг мансруулах бодисуд байна штэ тий. Тэрийг бол ингээд хууль хүлцсэн одоо хүлцэж хэрэглэхийг зөвшөөрж байгаа улсуудын нэг. Одоо сая ингээд ийшээ ороод харлаа л тагуулна дотор бичлэг хийж болохгүй юм тий. Ерөөсөө л битүү үнэртэй л тэгэл нөгөө юмнуудаа зарж идэг. Тэгээ хүмүүс ингээд яг пабд сууж байгаа юм шиг суугаад тэрийг хэрэглээд тий. Тэгээ ингээд ер нь дүнсэц хэцээ ингээд сууж идэг. Ийм газрууд бол зөндөө байдаг гэж байгаа. Тэгээ манайхан Тайланд их явдаг. Тайланд бол бас харж ирсэн баг тий. Канабис паб мап гэл ингээд бильярд тоглонгоо нөгөө хэрэгэлдэг. Тийм газрууд Тайландд бол их байдаг. Одоо ч зогсоож байгаа баха. Дараалал битүү уусна. Тий. Дараалал дээрээс ингээд битүү. За тэгээд төв талбайгийнхаа хажууханд одоо та хэд энийг уншиж байгаа тийм ээ. Ингээд ийм нөгөө насан туршидтын дэлгүүр, шоп. За янз бүрийн тийм үйлчлэгээтэй одоо энэ тий лайв шоу моо гэж шүү. За ийм зүйлүүдийг бас ингээд хууль ёсны зөвшөөрсөн. Одоо ингээд сая нэг булан руу ингээд эргээд харахад бол ингээд шилэн урганд нөгөө сууцгаацсан тий гар мараа даллаад ингээд байцгааж байна. Тэгээ энийг бол бас ингээд хууль ёсоор зөвшөөрдөг энэ бас орнуудын нэг байгаа. Тэгээд одоо тгээс сууж байгаа хүмүүсийн чинь бичээд хэлтэй нь штэ бас яшиг гэж бодоод. Тэгээ ер нь бол ингээд энүүгээр ингээд явхад ингэж орхол юм бол тэгээл шилэн урганд ингээд эмгтээчүүд сууцгаацсан тий. Одоо тэр red light bar гэж байж байна. За гих мэтлэн бол ингээд энүүгээр бол битүү. Одоо тийм насан туршидтын шоп. Энэ бүр Palace гэд гисэн байна тий. За гих мэтлэн бол бас нэг юу гэх юм бэ одоо Европын Тайланд маягийн гэх юм уу? Бас иймэрхүү юмнууд бол их байна. За манайхан тэгээд Гагийн шүүх, Хагийн шүүх энэ төр гэж айгүй их сонсч ирсэн тий. Тэгээд Галланд улсын бол бас хамгийн надад ийм онцлог сонирхолтой
санагдж байгаа зүйл бол энд бол Гагийн шүүх буюу нөгөө дэлхийн шүүх байдаг. Одоо энэ Гаг хотод Галландын. Тэгээ энэ ч бол одоо дэлхийн асуудлуудыг шүүдэг. Тэ одоо Орос, Украин, Израиль, Палестинч байдаг юм уу тийм ээ? Косово, Сербч гэдэг юм уу тэ ингээд дэлхийн улс хоорондын маргааныг шийдвэрлэдэг ийм дэлхийн том шүүх бол Галланд улсад байна. За тэгээд энэ хот маань болохоор 550 мянган хүн амтай. Одоо энэ Гагийн шүүх барилж байгаа Гаг хот маань. Тэгээ Галланд улсын бол яг ингээд гол эрх мэдлийн төв тийм ээ засгийн газар парламент энтер бол энэ 550 мянган хүн амтай ийм одоо буйтхан хотод байрладаг. Тэгээ энд бол хамгийн гол нь Гагийн шүүх байгаа надад гоё санагдлаа. Тэгээ харуул хамгаалалт бол чанга нээлттэй биш те. Одоо ийм объект. За тэгээд ингээ харахаар нэг ийм музейч юм шиг харагдаж байгаа үстэй ингээ харахад бол тэгтээ энэ дотор бол яг нөгөө шүүх хуралдаан сонсгол бүх зүйл болдог. За ийм гоё газар ирлээ. За тэгээд Гагийн шүүхийн хажууд маань ийм хүслийн мод гэж байдаг юм байна. Тэгээд ямар ч байсан би буруу зүг бичснээ үнэхээр мэдэхгүй байна. Ингээ дэлхийн инх тайван байг гэд Монгол улс гээд ингээд босоо Монгол бичгээрээ бичлээ. Одоо та хэд ингээ харуул энд ингээ бичсэн зурсууд дандаа ийм далиж байгаа үст тийм ээ. Гэтэл манай үндэсний яг бичиг бол босоо Монгол бичиг. Яг л ийм босоогоор энэ чи зүгдэх юм байна. Тэгээ монгол хүн бас энэ чи өөрийнхөө тэг хүслийг үлдээх ёстой. Тэгээ дэлхийн инх тайван бай гэд. Тэгээ би өөртөө бас шүүмжлэлтэй хандж чинь. Үнэхээр би одоо энийг зүв бичсэн үү, буруу бичсэн үү гэдгээ яг үндэ мэдэхгүй байна. Тэгээд 5 дахь ангидаа л монгол бичиг үзчихсэн. Тэрнээс хойш одоо би үнэхээр санахгүй байна. Тэгээ ямар ч байсан буруу бичсэн бол уучлаарай. Тэгээ дараа нь бас нэг ирэх монгол хүн маань зөвөр нь бичээд хэрвээ буруу бичсэн бол бас энийг өлгөөсэй гэж бол би хүсэж байна. За ингээд Гагийн шүүхтэр босоо монгол бичгээр дэлхийд инх тайвныг хүслээ. За ингээд Роттердам хот руу орж ирлээ. Тэгээд ер нь бол энэ их гоё хот биш үү? За тэр тусмаа бол би нэг зүйлийг аягүй сайн мэдэрч байна. Энэ Галланд бол барилгын энэ архитектурууд бол үнэхээр гайхалтай юм байна. Энэ бол нөгөө Куб хаус гэдэг энэ чинь заримд нь хүмүүс ч амьдарч байгаа, зарим нь үйлчлэгээний төв, зарим нь бол дотор нь орж үздэг музей маягаарч байгаа. Тэгээ одоо ч энэ чинь бас яг хүмүүс амьдарч байгаа. Тэгээ ийм гоё бас байдаг юм байна. Дээр нь бол ингээд ийшээгээ харуулаас орчин үеийн барилгууд аягүй их байна л та. Тэгээ яг бас нэг тийм ингээд таад ажиглуул бас нэг тийм яг шууд Азийн барилгаас нэг арай л өөр нэг юм юу шингэсэн юм шиг. Тийм Европ дүр төрхөн шингэсэн ийм орчин үеийн гоё барилга байд юм байна. Одоо энэ бас хөрхөн байгаа ч тийм. Тэгээд ер нь бол ингээд нөгөө хуучны барилгууд одоо тэр цаашаа машаа ингээд сая хотоор явж байгаа зөндөө байна л да. Тэр барилгуудаа бол фасадыг нь бас ингээд шинжилчихдэг юм уу те? Цонх монхын жоохон томруулсан ч байд юм уу? Яг тийм бол таг хуучны биш байгаа байхгүй юу? Тэгэд бас айгүй гоё тийм жигдэрсэн ер нь их гоё хот байдаг юм байна. Тэгээд би чи өмнө нь бол ингээд Герман ялангуяа те? Ялангуяа Итали ингээд юу юм блээ л те ингээд яг тэр бүр таг хуучнаараа нэг тийм муухай бүрсийсэн. Тэгээ надад бол ерөөсө тэр hi hello thank you Ром бол одоо үнэхээр таалагдаагүй. Тэгээ амар муухай ингээд тийм одоо үйлчлэгээний ажилтнууд нь ч гэсэн нэг тийм муухай ажиллаа ялархаж хийдэг. Тэгээд ингээл нэг нөх муухай бүрсийсэн хуучин байшингууд одоо түүхэн юм үг нь бол ингээд ойлгож л байна л та одоо. Тэгвэл нийтээрээ тийм байгаа байхгүй. Тэр түүхэн барилга бол хуучнаараа байж болно те. Нийтээрээ нэг тийм муухай бүрсийсэн одоо нүд баясгах гэх юм нэг юм байхгүйсэн. За тэгээ Галланд улсууд биш үү те. Дугуй хамгийн давуу эрхтэй байдаг. Одоо ингээд явган хүн дугуйн зам дээр алхаж байгаа юм бол явган үнэнд торгуулдаг. Тэгээ хотод бол машин унахад үнэхээр хэцүү. Одоо түрүүн бит хоёр Амстердамд 2 цаг машина тавихад 29 евро болсон тий. 120 мянган төгрөгөөр 2 цаг машина паркинг дээр тавьж байгаа байхгүй юу? 2 цагч бараг хүрээгүй тий. Тийм учраас ер нь бол нэг иймэрхүү эдийн засгийн аргаар нь бол бас ийм дугуй юу руу шахаж оруулж байгаа байхгүй юу? Алхахаас өөр замгүй, дугуйтаа явахаас өөр боломжгүй одоо бас ийм нөхцөл байдлыг үүсгэж ингэж бас ингэж иргэдээ нөгөө дадлыг нь суулгаж бол эхэлдэг юм байна. Тэгээд онороо бас эн чинь нөгөө бензин дизель машин оруулахгүй, бензин машин оруулна гэж байгаа шүү дээ. Тий. Тэгээд л ерөөсөө автомашины татвар матвар хэрэглээг бол маш өндөр зардалтай хэцүү болгочдөг юм байна.
За ингэж ерөнхийдөө бас ингээд ийм зэгцтэй хотууд бол бий болоод байгаамаа. Мөнхөө чи хаана байгаа юм бэ? Нас нь Бельгид шүү дээ. Манчи Галландд байна шүү дээ. За бит хоёрын ирсэн газар бол энэ Галланд Бельги хоёрын ийм хөлийн зурус энэ Берл Хертог гэдэг ийм хотод явж байхад шууд ингээд хөлийн зураас нь ороод ирж байгаа. Тэгэхээр одоо би чи ингээд Галландд ингээд Бельги рүү ороод ирж байгаа. Ингээд Галланд Бельги хоёулын дээр нь зогсчихж байгаа юм. За ингээд мөнхөө хит хоёр одоо Бельги улс руу орж байна. Тэгээд Галландын хувьд бол одоо нөгөө алдар зураач Ван Гогийн музей тийм ээ. За тэгээд нөгөө Анна охины музей зүзээ гэдэг нөгөө музей энэ төр бас үзэх юм айгүй олон. Тэгээ манайхан мэдчихэж байгаа. Би бол ингээд ийм музей зүзээс хүмүүс одоо үнэхээр үзэх сонирхолгүй. Миний сонирхдаг юм бол энэ хот нь яаж ийм зэгцтэй байгаа, ямар бодлого хэрэгжүүлж явдгийг тийм ээ. Энэ улс яаж мөнгө олдог, яаж ийм эдийн засаг нь өндөр байгаа юм тийм. Тэгээ тиймэрхүү зүйл мүүлийг л голчлон хардаг болохоор тийм музей зүзээгээр бол би ингээд ороогүй байгаа шүү. Тэгээд бол манай монголчууд маань маш олон ингээд Европын ер нь бараг бүх хотоор явсан маш дэлгэрэнгүй волоогууд байдаг. Одоо бүхэл байж болох музей зүзээ сүмээр нь орсон тийм ээ. Тэгээ тэр волоогуудыг үзээрэй гэдгийг бол би бас ингээд санал болгоод байгаа. За ингээд бид хоёр Галландаас гараад Бельгийн зүг хөдлөлөө. За ингээд Бельгийн Антверпен хотын еврейчүүдийн дүүрэгт явж чинь. Тэгээд энд ингээд одоо ингээд явхаар хараа. Одоо энэ хувцастайгаа энд ингээд нэг Израильд бас ийм хүмүүс айгүй их таардаг. За одоо энэ утсаар ирсэн яваа бороо хардаа ингээд. За гих мэтлэн бол ингээд ерөөс одоо энэ ингээд малгайны еврей байна тийм ээ. Яг ингээд энэ еврей үндэсний хувцасаа өмссөн ийм маш их хүмүүс амьдардаг ийм дүүрэг. Тэгээ ер нь бол энэ Антверпен хот маань бол одоо Европын хамгийн их одоо еврейчүүд орчин суудаг 3 дахь хотод ордог. За тэгээд яагаад энд ийм еврейчүүд их олон байдаг вэ гэхлээр нөгөө дэлхийн 2 дугаар дайны үед дөрвж ирсэн. Дээр нь бол одоо энэ ингээ хүний хардаа ингээл еврей хувцастай. Дээр нь болохоор энэ нөгөө шашныг ерөөсөө нөгөө ялгуурлдаггүй одоо ийм улс Бельги. За тийм учраас бол ингээд ерөнхийдөө еврейчүүд ихээр суурьсан. Яг үүний цаад хамгийн ийм гол шалтгаан юу байдаг вэ гэхлээр ер нь бол энэ еврейчүүд бол маш айхтар одоо юу хүмүүс шүү дээ. Ер нь дэлхийд бол дандаа гол санхүүгийн гол цөмүүдийг атгадаг. Тэгээ энд бол бас яг байгаа еврейчүүд маань бол одоо энэ Антверпен хот маань бол дэлхийн алмаазны зах зээлийн 80-аас 85% нь яг энэ Антверпен хотоор ингэж дамжиж зарагддаг. Одоо өнгөлдөг тийм ээ, уралдаг, зардаг. За одоо тэр хүний хардаа ингээд бас яг ингээ еврей хувцастайгаа. За тийм болохоор бол яг энэ алмаазыг ерөнхийдөө энэ еврейчүүд одоо энэ чинь Антверпен хотод бол ингээд дэлхийн алмаазны 80-аас 85%-ийг том ийм одоо 8 арилжааг бол хийж байна. За ийм учиртай болохоор бол энэ ч бас ийм еврейчүүд их байгаа. Тэгээд бүгдээрээ бас нэг зүйлийг анзаарах хэрэгтэй байгааз. Ер нь ингээд ийм дэлхийгээр тархан сууж амьдэрдэг жишээлбэл одоо цыганууд гэхэд бол ерөнхийдөө л жоохон тааруухан тийм ээ. Янз бүрийн ингээл хулгай жилгий тийм ээ. Одоо тиймэрхүү зүйл мүлүүд их дэлхий даяар тархаж тэгээд оршин сууж иргэншил аваад амьдарч идэг. Гэтэл ер нь ингээд энэ еврей гэдэг их сонин ер нь дэлхийн хаанчлал байсан энэ хүмүүс бол хамгийн одоо тийм өнгөтэй өттэй гэдэг юм уу те ийм юмнуудыг эрхэлж идэг. Тэгээд энд бол ерөөсөө яг юу юм бэ? Би бас Израильд явж байхад Тель-Авивд нэг ийм гудамж байсан. Ингээл ерөөсөө ингээд нэг үсээ унжуулсан энэ хажуугаараа. Тэгээ ийм малгайтай. Тэгээд тэр чинь ингээ юу яадаг юм? Миний Израильд ажилласнаар ингээд нэг юм ном зам бас ингээ барьцсан явж идэг ингээд. Тэгээл алхаал ёо яг энэ хэсэг энэ тэрийг харал та. За тэгээд ийм бас онцлогтой дүүргээс эхэлж байна. За тэгээд энэ вокзалынхаа хажууд ийм амтны хүрээлэнтэй юм байна. Тэгээд нэлээд том амтны хүрээлэн гэж чинь. Тэгтээ бол ийшээ бол орохгүй. Тэгээ манайхан бол зөндөөл тэгэл одоо Бээжин, Солонгос, Тайланд, Вьетнам амтны хүрээлэн те. Тэгээ лааны тусам музей зүзээ гэл тийм юм бол манайхан өөөсөө бүгд одоо мэдчихэж байгаа ш. Тэгээд би ч тийм юм руу орж ингэж цагаач өрх ерөөсөө сонирхол алгах. Тэгээ энд бас дээр нь шоколадны музей гэж байдаг Антверпен хотод. Тэгэл одоо тиймэрхүү зүйлсүүд бас байна. Тэгээд би бол тийм музей энтрлөө орохгүй. За тэгээ Бельги улсын Брюссел хотод бол энэ Европ
Европын маш чухал ач холбогдол бүхий Европын холбоо, Европын энэ парламент байдаг. Өөрөөр хэлбэл Европын 27 улс нийлээд одоо ийм холбоо байгуулсан байдаг. Одоо ерөөсөө эдийн засгийн хамтын ажиллагаа хамтдаа хөгжиж гэдэг одоо хамтын ийм шийдвэрүүд гаргадаг ийм Европын парламент байдаг. За тэр парламент маань бол ингээд Брюсселд төвн ингээд байрлдаг юм байна. Тэгээ би бол Европын улсуудаар яваад ингээд нэг зүйлээр айгүй бас атаархаж байгаа. Тэр нь юу вэ гэхээр одоо энэ Европын энэ олон жишээ нь 27 улс дотор тийм ээ. За энэ дотроо бол ингээд Герман, Франц нь бол ийм том гүрнүүд байгаа дээ шүү дээ тий. Хүн ам ихтэй. Тийм байлаа гэдээ бол цөөн хүн амтай ингээд хөрш улсуудаа ч юм уу одоо өөрсдийнхөө цахилгаан эрчим хүчний хараа хяналтанд байлгах байдаг ч юм уу те эсвэл одоо нефтийн хараа хяналтанд байлгах те тийм юм муухай бодлого ерөөсө хэрэгжүүлдэггүй зүгээр л ингээд гоё хамтдаа хөтөлцөөд хөгжийа чи хөгж би хөгж. Тэгэхээр чи энэ нөгөө далаад гарцгүй одоо зөндөө Европын улсууд байна шүү те. Тийм тэр мөрний бол ямар ч тийм сөрөг нөлөө байхгүй байхгүй далаад гарцгүй байж болно. Тэгвэл тэр асуудал биш. Ягаад гэвэл бид нар Европын улсууд гар гараасаа хөтөлцөөд ингээд хамтдаа хөгжиж гэсэн ийм бодлоготой гэ. Тэгэл нөгөө хөрс жижиг улстай тарих угаалт муугаалт хийгээл ингээд өөрсдийнхөө хяналтанд бай. Тийм хогийн бодлого энэ төр бол ерөөсөө байдаггүй. Хамгийн гоё миний бүр Европоос та авуустай бахархчтай гоё зүйл бол ийм хамтдаа хөгжиж гэсэн ийм гоё үрээтэй тэгээд ийм нэгдсэн холбоотой ингээд нэгдсэн шийдвэр гаргаад явдаг нь бол үнэхээр одоо бас бахархмаар, атаархмаар сайхан зүйл байгаа маа. За тэгээд энэ барилга Европын холбооны парламентын маань ингээд ойролцоох орчин иймэрхүү. Тэгээд бас яг хөө зүгээр ингээд нэг юм Европоор явхад бас ингээд үе энэ бол их хвшилтэй ийм нэг хамаагүй замбраагүй бас ингээд хогоо овоолоо тавьчихсан байх тохиолдлууд бас их таарад байгаа юм. Тийм тэгээд энд бас ингээл овоолоод тавьчихж тэгээд энэ бол яг хөө зүгээр ховор тохиолдол л доо. Тэгээд би зүгээр энэ чирээс энд бас ингээд хараа хог ингээ овоолоод тавьчихсан байгаа зү. Тэгээд яг хөө зүгээр бид нар бас өөрсдийнхөө юу юм бэлээ. Хөгжил дэвшил ер нь сайхан болж байгаа юм аа. Үнэхээр анзаардгүй юм билээ гэдэг би яваад мэдээд байгаа. Одоо Монголд бол жишээ нь ингээд хотын төмөөгөр ер нь ийм хог мог бол манайхаа байхаа болцсон. Хүмүүс бас харьцангуй соёлжоод хог могоо ингэж хамаагүй хаях ил задгаа одоо шээж мэддэг одоо тийм үе байлаа шүү дээ. Тэгээд ер нь бол тун хог бараг байхгүй болсон. Та хэд одоо ингээд өөрсдөө Монголд байгаа хүмүүс мөр яваад үзээрэй. Гэр хорооллороо нэг тэ завтаа өдрөө сайхан яваад хотынхоо төвөөр яваад тийм ээ. Ер нь бол бас ч гэж харьцангуй манайх бол гайгүй болоод байгаа шүү. Бид нар өөрсдөө анзаардгүй юм билээ. За энэ одоо нөгөө mannequin piece гэдэг нөгөө шээж байгаа нэг хүүхдийн малдартай хөшөө байдаг шүү дээ тий. За тэр хөшөөн дээр ирсэн байна, хуцалдсан байна. Тэгэл энд бол ер нь жуулчид шаваал одоо энэ хөшөөтэй л ингээл зураг даруулах гал ингээл шавж байгаа байхгүй юу. Тэгээ би зүгээр нэг зүйлийг их ойлгочоод байна л да. Ер нь улс орон эдийн засгийн юм уу шинжлэх ухаан ингээд эдийн засгаар өндөр хөгжсөн улс оронд юу ч байсан бол ингээд тэр нь айгүй алдартай болчихдөг юм байна. Ягаад гэвэл тэр улсын эдийн засгийн хөгжлийг үзэх гэж тийм ээ дид бүтэц хөгжлийг нь үзэх гэж дэлхийн өнцөг булган бүрээс олон хүмүүс ирдэг. Тэгээд ерөнхийдөө одоо нэг ийм хөшөө байлаа гэхтэл ингээд амар алдартай яг үндэ ингээд болчихж байгаа байхгүй. Тэгээ энэний талаар бол ингээд зүгээр домог яриануд байдаг. Ингээд дэлхийн 2 дугаар дайны үед нэг энчийн нэг хөвшөө зогсож байгаа бөмбөгдөлтийг зогсоосон ч гэдэг нэг юм түүх биш. Домог зүгээр домог зохиомл яриа. Эсвэл нэг баян хүн хүүхдээ алдаад тэгээд хайж болохтой энчээ шээж яхад нь олсон учраас хөшөө барьсан ч гэдэг юм. Зүгээр энэ бол яг үндэ зүгээр юу юм байгаа. Энэ эрх чөлөөг илэрхийлсэн тийм ээ. Тэгээд энэ ёжлол өгөөдлийг илэрхийлсэн л ийм зүгээр хүүхдийн хөшөө багхгүй юу. Тийм гэхдээ энэ бол ингээд Бельгид байгаа учраас айгүй юм алдартай болчихж байгаа юм. Жишээлбэл одоо манай Монгол улсын хоргийн тогоо Италид ч юм уу, Германд ч юм уу, Франц ч юм уу те одоо энэ улсуудад хэрвээ байдаг байсан бол аль хэзээний ингээл ЮНЕСКОд бүртгэгдээл ингээл дэлхийн ингээл те энэ авийн ингээл бүхэл жуулчид бол тийшээ шавдаг ийм л одоо үзмэр бол болно л доо. ЮНЕСКО энэд бүртгэгдээд тэгээ хамгийн гол нь ерөөсөө энэ одоо энэ ингээ миний бараг ирж байгаа Европын 20 дахь улс бах дэлхийн нийтээр бол миний явсан нэг 90 хавцаа улс ер нь болж байгаа Бэлэг. Тэгээ харахад бол энэ дэлхий дээр үнэхээр зөндөө олон сонин сонирхолтой бүр ямар сонин түүхтэй юм бэ гэд гайхмаар зүйлсүүд байдаг.
Гэхдээ тэр улсууд руу хүмүүс жуулчд очтгүй учраас мэддэггүй. Дээр нөгөө дэлхийн 7 гайхамшиг тэгэл шинэ хуучин гэл нөгөө гайхамшигуд байдаг штэ. Тэр гайхамшиг энтри чинь нөгөө шалгаруулахдаа нийтийн санал асуулгаар шалгаруулдаг тийм ээ. Тэгэнгүүт одоо яг ийм өндөр хөгжилтэй жуулчд их ирдэг улсын юмнууд нь айгүй нөгөө хүмүүс мэддэг учраас тэгээ тэр хүрээндээ ингээл сонгогдчоод байдаг. За ийм юм бол үнэхээр байдгийн байна гэдэг би Европоор ингэж олон улсаар яваад яг Европын улсаар ялангуяа яваад аягуулсаа ингэж ойлгож авлаа. За тэгээд Брюсселд бол ийм төмрийн авраг атом байдаг. Одоо нөгөө атом гэдэг зүйлийг маань хэдэн тэрбум дахин томруулахад нэг ийм хэлбэртэй зүйл байдаг юм аа гэдгийг харууллаа. Тэгээ энэ дээрээс нь бас ингээд дээр нь гарч хот мотыг харж болдог. Тэгээ гол мессеж нь юу вэ гэвэл дэлхийн 2 дугаар дайны дараагаар Европ бол энэ атомаас айх биш, энэ шинжлэх ухаанаараа ингээд Европ улсаа шинээр бүтээнэ гэсэн одоо ийм философи агуулгаар бол үүнийг барьж байсан юм байна. Тэгээ ер нь бол шинжлэх ухаан боловсрол гэдэг бол улс оронд бол маш чухал байдаг. Тэгээ Европын улсуудаас нэг бас авууштай гол зүйл бол энэ шинжлэх ухааныг их хөгжүүлж дээдлдэг нь надад их таалагдаад байгаа. За ингээд Европын бас хамгийн үзэсгэлэнтэй төв талбай гэж нэрлэгддэг. За энэ бол ингээд Бельги улсын Брюссел хотын төв талбай байна. Одоо хуучин цагт бол энэ Европын маш том худалдааны хэсэг байсан. За мөн одоо ингээд хотын захиргаа нь бас байсан. Тэгээ түүгээрээ бол ингээд ерөнхийдөө энд бол Европын түүх гэж үзэж бол ЮНЕСКОд бас бүртгэгдсэн байдаг. За ингээд Брюссел хот. За ингээд Бельги улсын бичлэгээ энэ хүрээд өндөрлөе. Тэгээд бүгдээрээ ингээд дараагийн улстай уулзцаая.